байгаа учраас их мөндөд үзэгчтэй ярилцах цаг нэвтрүүлэг эхэлж байна. Тэгэхээр өнөөдөр бол 3 сарын 18-ны өдөр буюу Эр цэргийн баярын өдөр тохиож байна. Тэгэхээр телевизэж байгаа нийт үзэгчтэй, эрчүүдтэй баярын мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдөр ярилцах цагаараа хүндтэй зочдыг үзэгч танд танилцуулах гэж байна. Тэгэхээр Монгол Суу ухааны Монокол Академи ерөнхийлөгч доктор Бат-Отхон за Суу ухаан танхимын дараагаа Чимэд очирнараа манай урилгыг хүлээн авч ирээд байна. Та бүгдэд энэ орой мэндийг хүргэе. За та бүхэнд энэ орой минь төргий мөн телевиз үзсэн суугаа нийт үзэгчтэй өнөөдрийн цэргийн баярын мэндийг хүргье. За тэгэхээр өнөөдөр Эр цэргийн баярын өдөр тохиож байгаа. Тэгэхээр Монгол хаан ухаан гэдэг энэ 7 хоногийн нэм гарагт үн төлбөргөөс лекц болох гэж байгаа. Энэ тухай бас үзэгчтэй яг ямар лекц болох гэж байгаа юм бэ гэдгээсээс яриагаа эхлэе. Яагаад Монгол хаан ухаан гэж лекцээс нэрлсэн юм? Ер нь бол манай Монгол Суу ухааны Монокол Академи байгуулагдсан цагаас хойш нийгмийг соён гэгэрүүлэх ажлыг бол идэвхтэй хийж ирж байгаа. За энэ маань ч бас тодорхой үр дүн төрөө явж байгаа. Бид нар жил болгон 3 сарын 1-ээс 10-ны өдрүүдэд мартын 8-наар эмэгтэйчүүдийг охид бүсгүйчүүдэд соён гэгэрүүлэх ажил хийдэг. Залгаад 3 сарын 10-наас 23-ны хооронд бол эрчүүд, хөвгүүд, залуучуудаа соён гэгэрүүлэх ажил хийдэг. Тэгээ одоо яг энэ одоо бол бид эрчүүдтэй зориулсан соён гэгэрүүлэх ажлаа эхлүүлээд явж байна. Тэгэхээр энэ ажил маань 3 сарын 23-нд дуусдаг. 23-нд бид нар соёлын төв өргөнд нийт одоо нийгэм ард олондоо түмэн олондоо зориулж Монгол хаан ухаан гэдэг нэртэй үн төлбөргүй лекцийг хүргэж цэргийн баярын бэлэг барихаар бэлдээд байж байгаа. Тэгэхээр ер нь бол манай эрчүүдийг 3 ангилдаг. Тэгэхээр яг юу гэж 3 ангилдаг вэ гэхлээр бол амьдралыг улсыг засч авч явдгаар нь эрдэм ухаанаар нь 3 ангилдаг. Тэгэхээр сайн эр хүн, за эрхэм сайн эр хүн, мөн хаан хүн гэж 3 ангилдаг. Энэ 3-ыг та телевиз үзэж байгаа үзэгчдэд дэлгэрүүлж тайлбарлаж өгөөч. Яг энэ тус-тусд нь тэгээ сайн эр хүн гэж ямар хүнийг хэлдэг, мөн хаан хүн гэж ямар хэлдэг, эрхэм сайн хүн гэж ямар хүнийг хэлдэг. Телевиз үзэж байгаа үзэгчдээс ойлголтыг хүсэн зүгээр ах гэж бодож байна. За. За Чингис хаан хэлсэн байдаг бие засаад гэрээ засаад төрөө зас гэдэг. Тэгэхээр бие засах болоод гэрээ засдаг ухаан нь бол энэ эр хүний уламжлалт зөвхөстэй 25 эдэм ухаанаар төвшөнд эзэмшсэн бэ гэдгээр нь ер нь бол тэгж ангилдаг эрчүүдийг. Тэгэхээр эхлээд эр хүн болох тухай. Тэгэхээр эр хүн болж хүн өөрөө бие засч өөрийнхөө амьдралыг авах жоох амьдралыг гэрэл авч явах чадвартай болохын тулд эхлээд Монгол хүн болох нь 9 эрдэмт суралцдаг. Дараа нь эр хүн болохын 10 эрдэм, эцэг хүн болохын 6 эрдэм гэсэн юм эрдэмүүдэд сураад энэ бүгдийг бүрэн төгс эзэмшгээрээ тэр эрхэм сайн эр хүн болж тэр амьдралаа аваа явах тийм засах чадвартай тийм хүмүүс болдог л та. Жишээ нь Монгол хүн болохын 9 эрдэмд бол жишээ нь элбэрэл, инрэл, хайр, шудраг, бат журам, ёс төс гэх мэт ингээд 9 эрдэм. Энэ нь болохоор ерөөсөө Монгол хүний тэр хүнлэг чанар, Монгол хүний бат журамтай шудраг чанар, Монгол хүний ноён нуруутай гэсэн энэ үндсэн юм шинжүүдийг бол олж авдаг. Эрхэм сайн эр хүний хаар бол ерөнхийдөө бат журамтай, ёс төгс, өвдийнхөө сургаалыг одоо хүндлэн дээдэлдэг гэх мэт юм эрдэмүүд л байдаг л та. Тэгэхээр Бат-Отхон танаас би нэг юм асуумаар байна л та. Тэгэхээр яг сайн гэрийн эзэгтэй гэж бол миний бодлоор эрхэм сайн эр хүндээ орох уу? Тэгээд ер нь манай Монголын залуучуудыг зарим залуучууд бол ноён нуруутай яг гэрийн эзэн маш сайн гэрийн эзэн байж чаддаг. Зарим залуучуудын хувьд бол яг тийм ээ ихнэрээрээ тижээлэгдэг гэдэг ч юм уу ер нь ухамсар муутай байдаг гэл ер нь гадуур маш их яриа байна л та. Таны болоор манай Монголын залуучууд ер нь ямар байна вэ таны нүдээр? Маш хангалтгүй. Тий бид нар бол ер нь бол Монголын ард түмэн сайхан үг гэлдэг штэ. Тос дотроос өртдөг гэж. Тэгээ Чингис хаанаас нэг агуу сургаал бий. Улс гэрийн гадаад дайсан бол төр зургийн дайсан. Тэрийг бол яач ч ялж болно. Харин улс гэрийн мөнхийн дайсан бол дотоод дайсан байдаг. Дотоод дайсан гэдэг бол гэгэрэлгүй хүн гэж. Тэгэхээр Баттганы дотоод дайсан бол Баттган өөрөө. Баттганы мөнхийн дайсан бол Баттган өөрөө. Баттган бие засч авч чадахгүй бол чи өөрийнхөө мөнхийн дайсан, өөрийнхөө дотоод дайсан. Тэрнтэй адилхан Монгол улс үндэстэн өнөөдөр дорой буураа байгаа нь энэ эрчүүд нь, энэ эмгтээчүүд нь бүгд улсынхаа дотоод дайсан болсон. Тийм учраас Монгол Суу ухааны нэг их том зарчим байдаг юм.
алдааг өөрөөсөө ир. Бусдаас бит ир гэж. Тэгэхээр бид нар дороо буураа байгаа тэр гадаадын долларын эзэд, банкны эзэд тэр гадны хөрөнгө оруулагчид энэ Монголыг булаан дээрэмж байгаа хүмүүс биш ээ. Тэдэрт биш. Харин тийм байдлыг тэдэрт ашиглуулах тийм байдлыг үүсгэж байгаа. Энэ 3 сая гэгээлгүй монголчууд болчиход байгаа. Тий. Тэгэхээр гэгээрлэхээр бид нар том юм бодож болохгүй. Бурхан будаа шиг гэгээрээд бясалгаа суух юм биш. Энэ бол Монгол суу ухаанд сургадгаар бол зөв үнийн шударга ариун бай. Тэгвэл гэгээрлэх гэж байгаа. Тэгээ өнөөдөр 3 сая монголчуудад зөв дутагдж гин үү? Дутагдахын дээдэр дутаг. Үнэн дутагдж гин үү? Дутагдахын дээдэр дутагч. Шударга ариун дутагдж гин. Тэгэхээр бид нар өөрөө өөрсдийнхөө дайсан, өрх гэрийнхэн дайсан, улс гэрийнхэн дайсан. Тэгэхээр бид нар энийг л нийгэмд ойлгуулах гээд яваад байгаа юм л да. Соён гэгэрнэ гэж энийг л хэлж байгаа юм. Түүнээс биш худлаа эмийг үнэн гэд 1000 давтахаар хүн үнэн гэж итгэдэг. Энэ бол тарих угаалт. А бид нар тарих угаах гэдэг юм биш. Ерөөсөө л байгаа бодит үннийг нийгэмд мэдүүлээд хүлээн зөвшөөрүүлээд өөрсдөө засъя. Тэгвэл Монгол улс гэдэг нэг юм цавтаа тос чинь дотроосоо өтөхгүй. Дотроосоо харин улам гэгэрлийн үр дүнгээр улс үндэстэн хүчрэгждэг. Ер нь 13 дугаар зууныг судлахад их Монгол улс тийм л байсан юм бэл. Ерөөсөө үндэстнэрээ ард түмнэрээ тэр чигээрээ гэгэрсэн байсан. Тэрэндээ л хүчрэг байсан юм бэл. Түүнээс үр тэр дайн байлдаан зэвсэг техниктэй биш. Тэгээд та бол тэр дөрөв асууж энэ тэр эр хүнийг ерөөсөө энэ амьдралыг гэгэрлэр засах чадвараар нь эр хүнийг дөрвөн төвшөнд хуваадаг. Муу эр хүн, сайн эр хүн, эрхэм сайн эр хүн, хаан хүн гэж. Муу эр хүн гэдэг чинь энэ амьдралыг гэгэрлэр засах эрдэм ухаануудыг ерөөсөө огт эзэмшээг үнийг хэлж байгаа. Тэгэхээр эрэгтэй хүнээс гарч байгаа муу мухай болгон алдаа болгон муу эр хүн. Харин бие зассан. Зөвхөн бие зассан төдий эрэгтэй хүнийг бол сайн эр хүн гэж байгаа. Харин өрх гэрээ бүрэн засцсан эрэгтэй хүнийг бол эрхэм сайн эр хүн буюу гэрээ эзэн гэж байгаа. Харин улс гэрээ хамгийн сайн засцсан эрэгтэй хүнийг бол хаан хүн гэж байгаа. Ердөө маш энгийн. Бид нар нөгөө дипломын бакалавр, магистр, PhD, доктор, сайенс доктор гэж авдагтай яг л адилхан. Тэгэхээр монголчууд бол өнөөдөр бол бид нар энэ эрчүүд маань энэ эр хүн, сайн эр хүн, эрхэм сайн эр хүн, хаан хүн болохын тулд эзэмшдэг тодорхой эрдэм ухаанууд байна. Тэрийг бид нар мэдхээ байцсан. Тэгээд өнөөдөр юу гэж ойлгож байна гэхээр эрэгтэй нэг хүүхэнтэй унтчихараа би эр хүн болчлоо гэж боддог. Тэгээ одоо улсын драмын театрт номер 1 тайзан дээр нь эр хүн болгоод өгөөч гэхэд сексийн тухайд жүжиг явж байгаа байхгүй. Энэ биш. Эмэгтэй хүн бол нэг эрэгтэй хүн дээр хавтаж ойртоо унтчихараа би эм хүн болчлоо гэж бод. Үгүй. Энэ эр хүн болно, эм хүн болно гэдэг чинь энэ тарих ухаанаараа болохыг хэлдэг. Тэгвэл хаан хүн гэж хин. Ухааны хаан болсон хүнийг хаан гэж шүү. Угаасаа хаан гэдэг үг чи өөрөө ухаан гэдэг үгнээс гаралтай байна. Уун гээгдээд хаан болсон байт юм байна. Тэгээ урд нь уун нэмчүүл ухаан болдог. Тэгэхээр ухааны дээд орой ноён оргил болсон ухааны хаан болсон хүнийг л хаан хүн гэдэг. Тэгэхээр тэр ухаанаараа ард түмэндээ хүндлэгдэж ухаанаараа ард түмнээс цоо ялгарч гарч ирсэн тэр хүний чинь л хаан болгоод тавиал тэр хүн ухаанаараа улсаа засдаг. Тэгэхээр хаан хүн гэдэг бол сайн эр хүн, эрхэм сайн хүн, эдгээрийг бүгднийг одоо бүрдүүлсэн те цогц хүнийг л хаан хүн гэж нэрлэдэг. Түрүүн тэр чимэд очир хэллээ. Энэ муу эр хүний муу шинжүүдээс салахын тулд хамгийн нэгдүгürt Монгол хүний 9 эрдмийг эзэмшдэг. Дараа нь эр хүн болохын 10 эрдмийг эзэмшдэг. Дараа нь эцэг хүн болохын 6 эрдмийг эзэмшдэг. Ингээд эрхэм сайн эр хүний тэр бүх 10 хэдэн шинжийг эзэмшдэг. Ингэсний дараа хаан 73 сууханд осорчиж хаан хүн болж байгаа. Гэхдээ энэ олон юмыг чи эзэмшчээж болж штэ. Зүгээр нэг буруу зүг аргаар улс төрийн эрх мэдэлд очихоор хаан биш вэ л да. Тий. Тэгээ энэ ухаанаараа улсаа өмөрдөг, ухаанаараа улсаа хөгжүүлдэг, ухаанаараа улсаа авч явдаг. Гэтэл өнөөдөр бид нар яаж вэ? Улсыг эдээр засах гэж оролдож байна. Зэвсэг техникээр цэрэг айрмаар засах гэж оролдож байна. Явахгүй штэ. Тэр тусмаа өнөөдөр би бол энэ эр цэргийн баярын өдөр бол энэ цэрэг айрмаар засахгүй юм байна. Өнөөдөр цэрэг айрмаар засна гэвэл урд хөрш чинь өнөөдөр цэрэг айрмынхаа бие бүрэлдэхүүнийг 30 сая болгох гээд ажиллаж байна. Энэ хойд хөрш чинь ямар амар социализмын үеийн зөвлөбөт улсад байсан тэр цүмийн зэвсгүүд тэр чигээр байж байна. Өнөөдөр Америк, НАТО айгаад Оросын эсрэг хөдөлж чадахгүй. Одоо Украиний тэр юунуудыг авахд яагаад ч их дэлхийн эсэргүүцэж чадахгүй ийм хүчрэг болцсон. Тэгэхээр бид нар бол зэвсэг техникээр өнөөдөр энэ Монголыг өмөрнө гэвэл гонж болж байгаа байхгүй. Авч явна хөгжүүлнэ гэвэл бүр гонж. Тэгээд цэрэг айрн бүр бүтэхгүй. Тэгээд Монгол хөвгүүд чинь эмэгтэй хүн шиг нарийнхан бэлхүүстэй шутан бөхстэй шуун жижигтэй болж байгаа үед бол сод шүрмсгүй шахуу болж байгаа үед бол энэ Монголын цэрэг айрмаар Монголыг аварна гэж байхгүй. Энэ зүгээр инээдмий. Одоо бид нар хүссэн үсээг ухаанаар аварна. Зөв үнэн шударга ариунаар аварна.
бүсгүүчүүд ингэж ярьдаг л да ямар эрэгтэй хүн танд одоо таалагддаг гэл ер нь бол бүсгүүчүүдийн нэг яриадаг шүү дээ. Тэгэхээр за нэгдүгээрт бол соёлтой, эмэгтэй хүнтэй харьцахтай, харьцааны соёлтой, за ухамсартай, боловсралтай тэр хүний л одоо эрэгтэй, ухаантай, мундаг хүн гэж ярьдаг гэж бүсгүүчүүдийн тийм яриа байдаг л да. Тэгэхээр таны бодлоор яг за хэдийгээр боловсрал дээд сургууль төгссөн хэдий ч гэсэн эмэгтэй хүнтэй харьцахтай, харьцааны соёл одоо чадвар муутай хүмүүс бас байдаг л да. Тэгэхээр энэнийг одоо яг ямар ирэх вэ? Гэхдээ энэ одоо харилцаа, марилцаа, эсвэл боловсон гэл эн чинь бол зүгээр л энэ цагийн явдал. Энэ цагийн энэ суурийн иргэншил дотор энэ битүү байшин дотор байдаг шалгуур байхгүй. А гэтэл байшингаас гарыг. Эх орон тусгаар тогтнол, эрх чөлөө, үндэстэн оршин тогтхоо мөхөх үү гэдэг энэ асуудлын талбар дээр бол энэ боловсон энэ чинь ямар ч хэрэгцээ байна. Тий. 13 дугаар зуунд энэ маркетинг менежмент чинь 13 дугаар зууны Монголд байсан байна. 13 дугаар зуунд одоо нийгмийн их ухаалаг сэхэлэг хэсэгтэй зон ард ил ард гэж ярьдаг. Ил ардын төвшөнд хийсэн 500 хүнд хийсэн судалгаанаас бол тэр 500 эмэгтэй бол 100% эрэгтэй хүний ямар чанарыг үнэлдэг вэ гэсэн чинь ухаалаг чанар гэсэн ба. Ухаантай чанар. Гэсэн одоо бол яаж вэ? Тэр боловсон харьцаатай марцаатай инээ тэр одоо зарим нь бол сая 90-ад оны ихэнх үеийн tur бол одоо гүндүүгүү чанарын нэтэр гэдэг. Тэр гэж ярьдаг шүү дээ. Гүндүүгүү чанараар эх орноо өмөрнө гэж байхгүй, хамгаална гэж байхгүй. Эр хүний үндсэн үүрэг юу юм? Өрх гэрээ үр хүүхдээ удам угсаага сүргээ улс гэрээ хамгаалахад оршдог. Хамгаалахад. Авч явахад оршдог. Түүнээс биш тэр найлынхаа наацаад эн чинь бол суурин иргэншлийн дэ шалдэр үлдэр ирчүүдийг ярьдаг асуудал. Тэгэхээр тэр цэцмэ манай Монгол шиг өнөөдөр мөххүү сэххүү ийм үндэстэн оршихуугүй юу гэдэг улс оршихуугүй юу гэдэг загцсан ирмэг дээр ирсэн хувьд бол ирчүүд нь хурслагдаж ирлэгдэж амьдрах тэр эр урн улсаа өмөрч авч явах тэр эр урн бадарч гарч ирэхгүй бол эн чинь хідэн эмэгтэйчүүд яаж тийчихнэ дийлэхгүй шүү дээ. Ойлгомжтой. Энд чинь байгалийнхаа хуулиар ирчүүдийн тархинд ухаанд тэр уужим одоо дуун төртөл гардаг шүү дээ. Эр хүний тархинд нь эргэх дэлхийн ухаанд нь багтдаг энэ төр гэж. Гэхдээ Монгол ирчүүдийн 13 дугаар зууны Чингис хаанд чинь энэ тархинд нь зүрхэнд нь эргэх дэлхий биш энэ эргэх орчлон бүхэлдээ багтчихсан. Тийм учраас миний хэлээд байдаг орчлонгийн энтэй сэтгэж дэлхийн энтэй амьдрч исэн юм байна бидний эцэгтэй. Өнөөдөр бид нар шиг амбицны энтэй сэтгэж аягны онх нэрийн энтэй аяг тавг хоолны энтэй амьдрааг юм байна. Тэгээ Монгол ирчүүд бол үнэхээр том байж, сэтгэхүйн хувь том байж, тархины хувь том байж, мэдлэг оюун ухааны хувь том байж, үйл хэрэг зориг хүч чадал тамир тингээ бүх юмараа том байсан байна. Одоо бол дэндүү жижигэрчээд байна шүү дээ. Тэгээ хүүхнүүдэд таалагдах төдий тийм л жижигхэн аягны онх нэрийн төвшний юм яриа суудаг болсон байна шүү. Тэгээ ярьж байгаа юм энэ харалт одоо төв захаасаа гисүүлээд энэ засаг төд байгаа ирчүүд юу ярьж байна? Зам ярьж байна, гүүр ярьж байна, байшин ярьж байна, метро ярьж байна. Хүн ярихгүй байна, улс үндэстэн ярихгүй байна. Улс үндэстэн тусгаар тогтнол ярихгүй байна. Ард түмний зовлонтой жаргалтай асуудал ярихгүй байна эдгээр. Тэгээ ийм ямар ч хаан ухаан байх. Тэр Монгол хүний 9 эрдэм, эр хүний 10 эрдэм, эцэг хүний 6 эрдэм, хаан 73 суухан, хаан 35 эрдэм, эцгийн 35 эрдэм дотор ч дандаа агуу юмнууд байдаг. Маш агуу юмнууд байдаг. Энийг бид нар тэр Монгол хаан 73 суухан баримтат киногоор гаргаад тавьдсан байна. Үнэнхээр агуу. Эдний ярьдаг шиг энэ эдээр засаглах бол явахгүй шүү дээ. Хүнээ эхлээд засгал. Хүнээ засгал, зөв үнэн шударга ариун болго. Тэрний дараа эд материал аяндаа бий бол. Тий. Яг үнэн гэж тий. Тэр Монгол Сувь ухааны Монокол Академи одоогоос яг хэдэн жилийн өмнө байгуулагдсан бэ? Энэ тухаас үзэгчтэй. Таныг бол хүн болгон зурагтаар мэддэг штэ тий. Бат тотхон ярьж байна. Энэ хүний яриа бол маш хэрэгтэй, амьдрал хэрэгтэй яриануудыг ярьдаг гэж ярина. Зарим хүмүүс бол эсэргүүцэж байна. За энэ хүн бол тий бидний бодож байгаас өөр юм яриад байна гэдэг ч юм уу. Ер нь хүн болгоно өөр өөрсдийн гэсэн бодолтой учраас манай академи байгуулагдаад 2009 оны 3 сарын 5-нд байгуулагдсан. Одоо яг 5 жил болж байна. 5 жил болсон гэхэд бид нар бол энэ Монгол улс үндэстэнд эдний энэ соён гэгээрэхэд өв түүх соёл руугаа эргэж ороход Монгол гэдэг үнэлэмж сэргэхэд, Монгол гэдэг сэтгэхгүй ухамсар сэргэхэд бол бид нар 50 жилийн гавьяа байгуулсан гэж би бол дотроо бардам хэлж чаддаг. Энийгээч би 5 жилийн ой зориулсан түүхийн ном дээр бичиж байгаа. Тэ. Өнөөдөр Монголын шинжлэх ухааны академи 100 гаруй жилийн түүхтэй. Тэг юу хийсэн те? Тэгэд манай академи 5 жил. Тэгэд бид нар төрөөс гапиг гуугаагүй. Түмэн олноос гапиг гуугаагүй. Хинээс ч одоо юу ч гуугаагүй. Тэгээд бид нар өөрсдийнхөө чадлаар босгоод ирлээ. Хийлээ. Хийх хүн аргаа болдог, хийхгүй хүн шалтгаан болдог гэж бид нар болдгийн бэ гэдгийг Монголын ард түмэнд харуулж явж байгаа. Яг ухар мөчөд тэнгүүд бол энэ юмыг чинь ухаантай хүн ойлгодог байхгүй юу?
Энэ нэмий чи ухаантай хүн ойлгодог, эх оронч сэтгэлтэй хүн ойлгодог. Монголын төлөө цоглох зүрхтэй, Монголын төлөө сэтгэх тархитай хүмүүс ойлгодог болохоос нэг мөн ууж идчихэд тачаачаад явж идэг те шуналтангууд хар бэрднүүд ам дээр альвин тэрэн болцсон хүмүүс энийг ойлгохгүй юм л та. Тий. Сүнсэнд нь гэрэлтэй, тархинд нь гэрэлтэй, хайр инрэлтэй. Тархин зүрхэнд нь хайр инрэл, тархинд нь ухаан байдаг хүмүүс ойлгодог. Тэгээ тэд нар бол үнэн үгнээс хатуу үгнээс айдаг байхгүй, далчидаг байхгүй. Үнэн үгийг сонсож чаддгүй. Монголын ардын сайхан зүрч зүг. Үнэн үг хэлсэн үнд хүн өшөөтөө, өхөр унсан үнд нохоо өшөөтөө гэж. Бас монгол суухан ингэж сургадаг. Харсаар атлаа хэлэхгүй бол хамгаас хатуу дайсан ч юм уу. Хараагүй атлаа хэлээд байвал хамгийн дотн амд ч юм уу гэж. Бас монгол ардын сайхан сургаал үгүй. Инээсэн бүхэн нөхөр биш, ууралсан бүхэн дайсан биш гэж. Би Монголынхоо, Монгол улс үндэстнийхээ анд нөхөр нь тэ одоо найз нь дэм тусаа өгдөг хамтрагч нь тий би энэ Монгол хүнийхээ хувьд би энийг хэлэхгүйгээр би нэг өдөр сууж чадахгүй, твчиж чадахгүй. Тэгээд хэлсний гавьяагаар ч олон монголчууд ойлгож эхэллээ. Ойлгож эхэлж. Тэгтээ яагаач вэ? Өнөөдөр өөр Монголд яваад оч, Хөхнүүрийн Монголд яваад оч, Уугар Шинжааны Монголд яваад оч. Энэ Монгол сууханаас чи эзэмшчихэд өөдөөс зүгээр А үсэг Б үсэг гэдэг шиг өөдөөс лекц уншиж. Тэгэхэд манай монголчууд юу хийж байна? Юу ч чи телевизээр сонсцоход энэ гоё юм ярьдаг, энэ гоё юм шүү гэчгээд чихрэн чихнийхээ гижгийг дарчаал хайчиж байна. Тэгэд цаан чин эзэмшээд шинжлэх ухааны мэдлэгээс илүү эзэмшээд амьдралдаа хэрэглээ явж байна. Монголчууд ийм л худлаа л байдаг байхгүй. Бүх юм дээр худлаа байдаг, эх орондоо худлаа байдаг, өөртөө худлаа байдаг, үндэстэндээ худлаа байдаг. Хизээ энэ худлаа байдлаасаа салах юм бэ монголчууд? Хизээ үнэн болох юм, хизээ зөв болох юм. Тэр болтол нь дуурна, тэр болтол нь хийн, ярина. Баттхан эцсийн амьсгалаа хураан ураатлал би энийг хийх болно, хэлэх болно, ярих болно. Хин юу гэж хэлэхээс би айх юм алга, далчих юм алга. Энэ бол таны бодол. Тэгээч Монгол ардын сайхан сургаал үгүй. Уулын чиний харыг туулан чиний цагаан дийлдэг гэж. Үннээр явбал үхэр тэргээр туулайг үздэг гэж. Энэ өнөөдөр энэ авилагчид, бовлхаа нар, хулгайч нар, магбийн толгойлогч нар Монголын улс төрд орцсон монголоор тоглоод байж. Эдгээр уулын чиний хар байгаа нь үнэн. Гэхдээ манакул актем гэдэг туулан чиний цагаан байхад хизээ нэгэн цагт ялалтын мөчөд тэр цагаан дийлдэг гэдгийг л би амьдралаас дэндүү сайн мэдчихэж авсан. Тийм учраас энэ ганц миний бодол биш, энэ манай академийн бодол, энэ үннийг эрэлхийлдэг, зөвийг эрэлхийлдэг, Монгол улс үндэстнийхээ төлөө цоглох зөрөгтэй бүх хүмүүс энэ одоо үг, санаа, бодол гэж би бодож байгаа. За Баттхан бол таны хувьд өөрийнхөө бүртээ зүр сэтгэлтэй байдаг тэр зүйлээ бол маш нээж ярьлаа л да. Тэгэхээр суу ухаан танхимын дараагаа чимэд очир танаасаас асуумаар байна л да. Ер нь бид 21-р зууны залуусаа. За яг Монгол хаан ухааны талаар бол өнөөдөр бид гурав ярилцаад байна тий. Тэгэхээр таны бодлоор ер нь одоо яг энэ улс төрийг удирдах байгаа манай Монголын энэ тий эрхмүүд таны нүдээр ирнэ. Таны л бодол тий энэ ямар байна? Ер нь Монгол ирчүүд ер нь ямар байгаасаа гэж та боддгийг. Яг хоо ер нь бол түрүү ярьсан тий гэрээ засаад гэдэг. Тэгэхээр одоо гэрээсээ төрөө засч байгаа хүмүүс гэдэг бол ер нь бол хаан хүмүүс гэсэн үг шүү дээ. Хаан хүмүүс гэж одоогийн усын их хурлын гишүүд бай, газрын гишүүд энэ төрийг удирдах байгаа хүмүүс маань ер нь бол хаан хүмүүсээ гэсэн ойлголттой. Тэгэхээр энэ хаан хүмүүс одоо энэ улсыг удирдах энэ ухааныг ямар ч гэсэн эзэмших ёстой гэсэн үг байхгүй. Одоо боловсруулаараа дээд сургуулийн зөвхөн нэг мэрэгжил эзэмшсэн юм уу тэрүүгээр боловсралтай гэж яригдж байна. Гэтэл энэ амьдралын ухаан, энэ амьдралыг авч явдаг ухаан, энэ амьдралыг гэгээлэр авч явдаг энэ ухааныг тэр улсыг удирдах байгаа хүмүүс нь мэдэхгүй. Тэр эцсээс хүнтэй ажиллаж байгаа. Тэр эд материалаар хүнийг удирдах гээд байна гэд одоо барууныхны орж ирсэн тэр одоо мэдлэгээр бид нар чинь тархиа угаалгацсан өөрсдөө харин ингэ явж штэ. Гэтэл Монгол хүн чинь эхлээд хүнтэйг ажилладаг, хүнээ засдаг. Улс орноо авч явахын тулд хамгийн түрүүнд хүнийг игээрүүлдэг гэдэг нь хамгийн чухал юм байна. Тэгэхээр энийг эзэмшихээс тулд энэ хаан 73 суухан зайлшгүй эзэмсэн байх ёстой гэж байгаа байхгүй. Тийм учраас Монгол суухан хэлдэг улсыг байгуулахын тулд гэрийн онолоор байгуулдаг. Тэр гэрийн онол гэдэг нь тэр орон зай бий болгож байгаа. Одоо хэлийг зар бүгд орно тий. Тэгээ гэрийн онолоор усаа байгуулад уйлгын онолоор ахуйгаа бүрдүүлнэ. Тэгээд моны онолоор хүн ардаг гэгэрүүлнэ. Тэгэхээр мон гэдэг үг чинь гэгэрүүлдэг онол байхгүй. Ерөөсөө улсыг засахын одоо эхлэл нь үндэс нь улс сайхан байхын үндэс нь ард түмэн засагдах хэрэгтэй. Ард түмэн засахын тулд ард түмнийг гэгэрүүлэх хэрэгтэй. Ард түмнийг гэгэрүүлнэ гэдэг чинь зөв үнэн шударга ариунд сургах хэрэгтэй. Зөв үнэн шударга ариун аргаар амьдруулж сургах хэрэгтэй. Ингэчих юм бол улс засагдчихдаг. Тэгээд 13 дугаар зуунд бол одоо арабууд гайхсан биш.
Энэ Чингисийн байгуулсан Монгол улс яагаад ийм хууль ёсыг дээдэлт? Яагаад ийм өндөр ёс суртахуунтай? Яагаад ийм мундаг улс болчих вэ? Тэгээ тагнуулуудаа оюуны тагнуулуудаа явуулаад тэд нар нь очоод тэгээ 17 настай хүүд том алтан цар бариулаад их Монгол улсын баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл явуулсан. Хинч булаагаагүй, хинч дээрэмдээгүй, хинч хохироогүй. Дараагаар нь өрний дорны эрдэмтэд нийлж хагаад энэ монголчууд яагаад ийм хурдан хүчрэхэг, яагаад ийм мундаг болчихв гэд шалгахын тулд, нотлохын тулд 18 настай жирэмсэн эмэгтэйд нэг морь хөтлүүлээд моринд насар хэмжээний алт ачиж өгөөд их Монгол улсын урд хязгаараас хойд хязгаар хүртэл явуулсан. Хинч булаагаагүй, хинч дээрэмдээгүй бүх хүн тусалсан. Ингээд энэ Чингисийн байгуулсан энэ Монгол улс чинь үнэхээр төвшчгэрсэн юм байна. Үнэхээр ард түмэн зөв үнийн шударга ариун амьдардаг, ёс суртахуун өндөртөө, хууль ёсоо дээдэлдэг, тэнгэр газрын хуулиа мэддэг, энэ төр ёсныхоо зарлиг тушаалыг дагдаг, мөрдөг. Эн чинь ямар агуу улсыг байгуулсан юм. Тэгээд энэ улсыг яаж байгуулав гэд хааны ордны номын санд байдаг төр ёсыг төрийг барьдаг тэр онлууд, тэр мэдлгүүдийг бичсэн тэр судруудыг хулгайлаад байгаа юм. Одоо 2 жилийн өмнө Монгол улсын ерөнхийлөгчийг тэнд очиход оруулаад одоо ч Монгол хүнийг оруулдаг. Тэгээ харин би азуулж би нэг хүнээс сонсон. Монголоос гараад Германд очиж герман хүнтэй суудсан эмэгтэйгээс хүү төрөөд тэр хүүг нь одоо Германы иргэншилтэй. Тэр хүүг арабад авчиж тэр одоо өргөөр номын ордон руу оруулж судалгаа хийлгүүлэх гэж юм гэж. Монгол хүнд бол хаалттай. Тэгээ бид нар одоо ингээд түүхийн үннийг гаргаж ир тавих цаг ус. Чингис хаан гэдэг чинь те энэ ухааны хаанаас гадна гэгэрлийн хаан байсан. Тэр зөв үнэн шударга ариуны хаан байсан. Чингис хаан өөрийгөө шүүмжилсэн хүнд гавьяа шагнал өгөөд алан тушаал ахиул зэрэг хэрэгмд ахиулдаг байсан. Гэхдээ өнөөдөр Монголын төрөөс тийм хүн олдох уу? Өөрийгөө магтсан, долдоосон, бэлдуучилсан хүмүүс ийг дээшээ явдаг болохоос өөрийн шүүмжилсэн хүнийг хизээч дээш нь гаргахгүй шүү. Тэгээ энэ Монголын төр гэдэг чинь энэ гэгэрсэн ард түмнийг хэлдэг. Тэр гэгэрсэн ард түмний амьдралаас гарч байгаа зөв үнэн шударга ариуныг төр гэдэг болохоос биш. Энэ буруу зүрх аргаар эрх мэдэлд хүрсэн энэ эрх мэдэлтнүүдийг төр гэдэг үлдээ. Тэгээ төр бол одоо энэ өөрсдөө төр гэж бодоод байгаа энэ их хурлын гишүүд сайд дарга нар эдгээр одоо жоохон ичмээр биш үү. Ер нь яаж тэр ард түмнийг гэгэрүүлдэг юм? Өөрсдөө яаж гэгэрдэг, ухааны оргилд яаж хүрдэг гэдэг энэ Монгол хаадын түүх гэдэг чинь дэлхийд гайхагдсан түүх. Хүлээн зөвшөөрөгдсөн түүх. Гэхдээ энэ агуу түүхээс суралцахгүй тэр Америкийн жолгин мапийн толгойлогч булаан дээрэмдэгчдийн түүхээс суралцаад одоо энэ Монгол улсыг энүүгээр засна гэж байгаа бол гонжил байхгүй. Өнгөрсөн онд дээдлэх эр хүн гэд кино, баримтат кино танаа яг Моноколоос академиас гаргаж хийсэн кино байгаа тий. Тэгэхээр энэ кинонд бол яг энэ Монгол одоо хаан ухааны тухай өгүүлсэн кино гэж ойлгож болно үстэй тий. Бид нар нодлон дээдлэх эр хүн гэж баримт кино хийсэн, бас лекц хийсэн, телевизийн нэвтрүүлгүүд хийсэн. Дээдлэх эр хүн гэдэг нь юу гэсэн гэхээр Монгол өрх гэрүүд хоймортой залах дээдлэх эр хүнтэйдээ өөдөө дэшээ байсан. Монгол улс хоймроо залах дээдлэх эр хүнтэйдээ өөдөө дэшээ байсан. Монгол төр хоймроо залах дээдлэх эр хүнтэйдээ өөдөө дэшээ байсан. Эр хүн гэж хийн, дээдлэх эр хүн гэж хийн. Хэнийг монголчууд дээдлж улсынхаа гэрийнхэн төрийнхөө хоймор залдаг байсан гэдгийг гаргаж тавьсан л да. Энэ жил бол хаан ухаан гэж юу юм бэ? Хаан ухаанаар улсыг яаж засаж исэн? Жишээ нь одоо Монгол улсыг засахад Монгол хаадын гүйцэтгсэн 4 том үүрэг байдаг. Нэгдүгээрт нь оюун ухаанаар засаглагч үүрэг. Хоёрдугаарт нь зөнгөөр засаглагч, зүүн гэгэрлэр засаглагч үүрэг. Гуравдугаарт тусгаар тогтнолоор засаглагч үүрэг. Дөрөвдүгээрт нь улс гэрийн дотор байгаа устгаж хавьял зохиолтой устгадаг үүрэг. Энэ дөрвөр. Тэгээ энэ засдаг улсыг засдаг үүргүүд дотор нь оюун ухаанаар засна, зүүн гэгэрлэр засна, тусгаар тогтнолоор засна. Дандаа гэрэлтэй гэгээтэй сайн сайхан зөв үнэн шударга ариун зүйлээр засаж байгаа болохоос эдээр засна гэж нэгч байхгүй. Эрх мэдлээр засна гэж байхгүй. Авилгал хэл хавлаар засна гэж байхгүй. Хувилдаанаар засна гэж байхгүй. Тэгээ энэ ухааны чинь энэ чинь л том төр барихын онол, төр барихын том эрдэм ухаан мэдлгүүд байгаа байхгүй. Энийг өнөөдөр дэлхийн ямар ч алдартай их сургууль заахгүй. Ямар ч алдартай Нобелийн шагналтыг ярихгүй, мэдэхгүй. Удирдлагын академи заахгүй. Төрд сууж байгаа хэн ч мэдэхгүй. Гэхдээ одоо тэгээ гаргаад тавиад өглөө мэдлэлтэй энийг сурал та. Ашиглал та. Тэр ухаалаг төрийг байгуулах гэж байгаа тэр Монгол улсын ерөнхийлөгч номер 1 энэ гишүүдээ сайд дарганараа дагуулад энд суралцал та. Манай академи дээр ирээд сургалт авал та. Тэ? Үнэхээр шудраг ерөнхийлөгч төрийн тэргүүн гэдэг бол ийм гэрэлтэй гэгээтэй зөв юмыг олж хараад сэрж мэдрээд энэ лүү төрийнхөө түшээдийг төрийнхөө сайд дарга нарыг дагуулад хөтэлдэг хүнийг л хэлнэ шин. Ард түмнээ дагуулад хөтэлдэг хүнийг л төрийн тэргүүн гэж хэлнэ шин. Тэ? Манай академи дээр ирэх юм бол бид нар эрд тулах 23 ухаанаас гадна
Хаан 35 эрдэм. Их засгийн 35 эрдэм. Хаан 73 суухан. Цааш бол их Чингис ухааныг зааж өгье. Сонирхсан хүн яг танаа академид холбогдоод би танаа яг энтэй сургалтанд хамрагдмаар байна гэд хой хүмүүсээс холбогдвол хэр боломжтой байдаг юм болоо. Манайх нээлттэй. Тэртээ дэргүү манай академи чинь төрийн бас байгууллага. Энэ байгууллагын статусын дээр улсын бүртгэлээс авсан статусын дээр нийгэмд үйлчлэх гэж байна. Нэг тэр л үүргээ бид нар гүйцэтгсээр ирсэн. Нийгэмд үйлчлсээр ирсэн. Хинч энийг эзэмший, сурыг, өөрийгөө засъя, гэрээ засъя, улсаа засъя, төрөө төгсдгийг гэсэн хинт ч манайх нээлттэй. Манайх гишүүн илсүүлдэг, гишүүдтэй сургалтаа заадаг. Тэр гишүүний ажиллах журам байдаг. Тэр журамтай танилцаад энэ журмыг дагаж мөрдөж ажиллаж чадна гэсэн хүмүүс бол өөрсдөө гишүүнээр илсээд урт хугацааны сургалтанд сууж болдог. Тэр урт хугацааны сургалтанд яг хичээлийн жилээр их сургуулийн хичээлийн 9 сарын 1-ээс 6 сарын 30 хүртэл хагас өдөр болгон өглөө зөвхөн 9-өөс 12 цагт л хийнэ. 7 хоногт 3 цагийг өөртөө зарцуулж. Хажуугаар нь хүмүүс бол сүүлийн үед танаа энэ урт хугацааны сургалтанд хамрагч чадахгүй байна. Хөдөө орон нутгаас явдаг. Тийм учраас богино хугацааны сургалт хийж өгөөч гэх. Тэгээ бид нар одоо 4 сарын 10-даар зөвхөн хагасаа бүтсэн өдөр эрт толох ухааныг ингээд багцалсан тийм төрөвчлсэн сургалтуудыг бас хийж өгөхгүй л байж байна л да. Тэгээд суралцъя гэсэн хинт ч бид нар манай академийн утас 70 11 46 98 гэсэн утсаар холбогдоод бүртгүүлээд хинт ч нээлттэй. За тэгэхээр манай нэвтрүүлгийн цаг бас өндөрлөгт өгч байгаа учраас энэ юуныхаа соён гэгэрүүлэх ажил хийгдэж танах жил болгон хийдэг штэ тий. Тэгэхээр 3 сарын 23-нд болох гэж байгаа энэ үн төлбөргүй лекцийнхаа талаараас үзэгчтэй танилцуулаад нэвтрүүлгээ өндөрлөе. Лекц хэдэн цагийн юутай хугацаатай вэ? Лекц бол 14 цагт эхлээд 16 цагт дуусна. 2 цаг. Яг цагтаа эхэлнэ. Яг цагтаа дуусна. Манай ер нь академийн зохион байгуулж байгаа бүх үйл ажиллагаа яг цагтаа эхлээд цагтаа дуусдаг. Одоо тийм учраас бол олон нийт бол манайхыг яг цагаа барьдгийг мэддэг учраас эрт ирээд орчдөг. Тэгээ бид нар яг 14:00-д эхэлнэ. Яагаад гэвэл цаг хугацаа өнгөрүүл бизнесийн байгууллагч мөнгө нэгдэг. Бидэрт бол илүү төлөх мөнгө байхгүй. Төмөн олондоо гэж заавал бид нар энийг те өнөөдөр зах зээлийн гэдэг чинь бүх юмыг үнэтэй болгоцсон. Эсвэргээр бид нар харин Монгол улс үндэстний төлөө энийг хийж байгаа учраас бид нар ямар ч ашиг, ямар улс төрийн эдийн засгийн бизнесийн ямар нэгэн ашиг хардггүй тийм учраас үн төлбөргүй хийж байгаа. Энэ боломжийг Монгол ирчүүд маань, хөвгүүд маань, залуучууд маань одоо ирж ашиглаад энэ боломжийг ашиглаад лекцэнд суугаад өөрийгөө ямар байлгах ёстой. Гэртээ хэн байх ёстой, эр нөхөрт хань ижилтэй өрөвхтэй хэн байх ёстой. Улс гэртээ хэн байх ёстой, төр засагтаа хэн байх ёстой гэдгээ мэдрээд энийг хэрэглүүл энэ Монгол чинь хурдан дээшлэх гэдэг нь шүү дээ. Тийм учраас бид нар ингээд та бүхэнд боломж олгож байгаа шүү. Манай академийн олгож байгаа, манай хаан ухаан танхимын олгож байгаа боломжийг одоо ашиглаад ирж лекцэнд хамрагдвал тэр тусмаа Монгол улсын ерөнхийлөгч элбэгд орж төрийнхөө төвшөөдийг сайд дарганараа дагуулж ирээд оролцуул тий. Бүрч сайн байна. Энэ Монголын төрд хэрэгтэй. Тий. Баттгонд ямар ч хэрэггүй. Манай академид ямар ч хэрэггүй. Төрд хэрэгтэй, Монголд хэрэгтэй. Монголын ард түмэн, Монгол улс үндэстэнд хэрэгтэй. Тэр үн төлбөргүй хідэж гисэн хүний оюун ухаанд бол хамгийн их үнэтэй хувь нэмэр оруулах лекц гэж ойлгож болох. Тийм шүү дээ. Бид нар энэ хүний оюун ухаанд зүрхэнд сүнсэнд хөрөнгө оруулалт хийх гэж шүү дээ. Гэгэрлийн хөрөнгө оруулалт, ухааны хөрөнгө оруулалт, мэдлэгийн хөрөнгө оруулалт хийх. Тэгээ энийг бид нар энэ хэдийгээр зах зээлийн дээр гаргаад тавихад дэлхийд байхгүй. Ямар ч Нобелийн шагналтанд зааж мэдэхгүй. Ямар ч их сургууль, үнэтэй том их сургууль зааж чадахгүй ийм мэдлэгийг гаргаж тавих гэж байгаа гэдэг утгаараа хамгийн үнэлшгүй их үнэтэй эрдэм ухаанч гэсэн Монголоо бодоод үнгүү өгч шүү дээ. За баярлалаа, сайхан ярилцлагыг өргнүүлсэнд та хоёрт ажлын өндөр амжилтыг хүсье. За баярлалаа, танаа хамт олон ч гэсэн өндөр амжилт хүсье. За эрхэм үзэгчтэй ярилцах цаг үүгээр өндөрлөж байна. Тэгэхээр өнөөдөр бол Эрс цэргийн баярын өдрөө. Тэгэхээр үүнтэй холбогдуулан бид та бүхэндээ бас хүндтэй зочдыг студидтэй урьж авчирч халуун яриа өрнүүллээ. Тэгээ Монгол хаан ухааны тухай бас дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн авсан бах гэж бодож байна. Өнөөдрийн ярилцлагын зоч нар Монгол суу ухааны Монокол академи ерөнхий доктор Батотхон, за суу ухаан танхимын дарга Чимэд Очир нар оролцлоо. Анхаарлаа хандуулж бидэнтэй хамт байсан үзэгчдэд баярлалаа. Баяртай.